За сайн байцгаана уу? Service Hub буюу дуудлагын үйлчилгээний платформыг хөгжүүлсэн баг байна. За тэгэхээр Service Hub гэдэг нь болохоор үйлчилгээний нэгдсэн платформ байгаа. Өөрөөр хэлбэл одоо нөгөө дуудаж авчирдаг бүх төрлийн үйлчилгээ болох одоо цахилгаан, сан техник, цэвэрлэгээ, тавилга, хүсэлт гэх мэт одоо ийм бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой ийм платформ. За тэгэхээр манай платформ дээр болохоор хэрэглэгч байршил, үнэлгээ, тэгээ одоо өмнө нь ямар ажил хийж исэн, тэгээ одоо үнэлгээ нь ямар гэдгээс одоо ингээ хамаарад тэр тухайн үйлчлэгээндээ хүссэн юм үйлчлэгээ үзүүлэгчээ сонгож захиалга хийгээд төлбөрөө хийгээд ажлын явцаа хүртэх боломжтой ийм платформ байгаа. За тэгээд манай платформын гол онцлог давуу тал юу юм бэ гэхээр одоо өмнө нь хийсэн ажлыг нь толгуурлаж үйлчлэгээ үзүүлэгчээ сонгох тэгээд одоо ил тод тэр үнэлгээ өгөх өмнөх одоо хоёр талаас бүх талаас одоо энэ платформоор дамжаад аль бие усаар гэрээтэйгээр ингээ ажиллах найдвартай байдлыг одоо батцгаах ийм платформ байгаа. За тэгэхээр бид нар болохоор төлөвлөлтөө үндсэн одоо 9 хэсгийг төлөвлөсөн. Тэгээд энэ дундаа болохоор эхнийх нь болохоор баталгаатай бүртгэл нэвтрүүлэх буюу одоо үйлчлэгээ үзүүлэгч бүртгүүлээд одоо нэвтрэхдээ заавал ингээд өөрийнхөө мэдээллийг оруулаад батламж одоо ашигын туршлагыг хийсэн юмнуудынхаа зургийг оруулж админ тэрийг нь хянаж шалгаад одоо тэр нэвтрэл одоо тэр бүртгэлийг зөвшөөрсний дараа үйлчлэгээ үзүүлэгч одоо тэнцээ платформ дээр үйлчлэгээ үзүүлэх боломжтой болно. Тэгээд хоёрт нь болохоор захиалга үүсгэх болон удирдах боломж, хэрэглэгч болохоор одоо захиалга үүсгэх нөгөө талаас үйлчлэгээ үзүүлэгчтэй үйлчлэгээ нэмэх болон хасах гэх мэтлэн тэдгээрийг удирдах юм боломжтой байдлаар хийхийг төлөвлөсөн. Гуравт нь болохоор профайл буюу одоо профайлаар засах янзлах одоо тохиргоог нь өөрчлөх гэх мэтлэн иймэрхүү юмнуудыг хийн. Дээрээс нь тендер үнийн саналын систем буюу одоо хэрэглэгч хувийн ажлын зараа постлох үед тэн дээрээс нь одоо үйлчлэгээ үзүүлэгчид одоо ажил авах боломжтой. Яаж вэ гэхээр өөрсдийнхөө одоо тэр үйлчлэгээ хийх үнийн саналаа илгээх үед тэгэхээр үйлчлэгээнүүдээс нь үйлчлэгээний өмнөөс нь харж агаад үйлчлэгээ үзүүлэгч одоо өөртөө хамгийн тохиолдсон сонгоод тэр үйлчлэгээ үзүүлэх авах одоо ийм боломжтой ийм хэсэг байхад төлөвлөсөн. Тэгээд дөрөвт нь болохоор дотоод чат буюу одоо хэрэглэгч болон үйлчлэгээ үзүүлэгч хоёрын хоорондоо чатлах боломжтой байхыг төлөвлөсөн. Тэгээд 5 буюу одоо төлбөр болон escrow хамгаалалт энэ нь болохоор одоо үйлчлэгээ үзүүлэгч үйлчлэгээ авахдаа тухайн үйлчлэгийн бүтэн үнийг платформ байршилсны дараа одоо тэр үйлчлэгээ авч дуусныхан дараа тэрийг нь үйлчлэгээ үзүүлэгч рүү шилжүүлэх. Эсвэл хэрэг гомдлоо ямар нэгэн зөрчил гарсан тохиолдолд бацаагаад хэрэглэгч рүү одоо тэрийг шилжүүлэх. Ингэсээр одоо хоёр тал илүү төлбөрийн баталгаатай аль нь ийм төлбөрийн баталгаатай байдлыг олж авах боломжтой болохоор ийм онцлог ус оруулсан. Тэгээд 6-аад нь болохоор ажлын түүх болон статус хянах буюу одоо ямар ажлууд авсан тэр маань одоо хэдэн сарын ямар ажил байгаа хэлээ. Тэгээд ямар статустай одоо дууссан хэдийн ажил байна, хийж байгаа хэдийн ажил байна, одоо тэгээд туслагдсан хэдийн ажил байна гэх мэтлэн эдгээрийг хянах боломж. За тэгээд 7-аад нь үнэлгээ буюу сэтгэл үлдээх. Энэ нь болохоор одоо үйлчлэгээ үзүүлэгч үйлчлэгээ дуусны дараа хэрэглэгч тухайн үйлчлэгээ үзүүлэгчид одоо үнэлгээг 3 төрлөөр өгөх. Тэгээд 1-5-ын хооронд 3 үнэлгээгээр одоо өгөх тэд сэтгэлээ бичих боломжтой байх хэрэгтэй гэж энийг төлөвлөсөн. Тэгээд 8-т нь болохоор админы удирдлагын самбар буюу одоо нөө хувийн ажлын постлогдсон байдал, постыг зөвшөөрөх үгүй, аль эсвэл одоо үйлчлэгээ үзүүлэгчийг зөвшөөрөх одоо бусад тэгээд хэрэглэгчдийн мэдээллийг харах категори удирдах гэх мэтлэн одоо админы удирдлагын самбарыг хийн. Тэгээд 9-т нь маргаан шийдвэрлэх буюу одоо ямар нэгэн байдлаар үйлчлэгээний асуудал байлаа гэхэд тэрийг нь админаар дамжуулж тэр одоо хоёр талыг маргааныг шийдвэрлэх ийм зөвлөдийг төлөвлөсөн байгаа. За манай системийн орлогын төлөв нь болохоор 12 сарынхаар нэгтгэж гаргасан байгаа. За үндсэн орлого нь бол манайх нөгөө үйлчлэгээ үзүүлэгч болон хэрэглэгч хоёрын хооронд нь холбож өгснийхаа шимтгэлийн орлого байгаа. За манай систем үйлчлэгээнээс 10% шимтгэл авч орлого олно. Системээр дамжих үйлчлэгээний үн өсөх тусам орлого өснө гэсэн үг. Тэгэхээр жишээ нь нэг үйлчлэгээний дундаж үн нь 25 мянга гэвэл 10% шимтгэл нь 2500 төгрөг болж ирж байна. Тэгээд цаашаа ямар нэмэлт орлого нэмэх боломжтой вэ гэдгийг бид нар авч үзсэн байгаа. За манай систем нь бол яг үйлчлэгээ үзүүлэгч болон үйлчлүүлэгч хоёрын хооронд нь холбогдох учраас UBCAP Монголд байгаа бодит жишээнүүдээс UBCAP шиг платформуд гэж үзсэн. За тэр жишээн дээр тулгуурлаад ямар нэмэлт орлого олох боломжтой вэ гэвэл үйлчлэгээ үзүүлэгч сар бүр төлөөд топ жагсаал илүү их захиалга авах хэрэгтэй болж болно. Өмнө нь 20 мянгаас 80 мянган хооронд. За эрэлт ихтэй үед шимтгэл авч болно. Нөгөө
10% шимтгэл гэдэг бид нар 12-аас 15% шимтгэл ялгаж болно. Магадгүй манай цэвэрлэгээний үйлчилгээ маань цагаан сар бол энэ тэг шинэ жилийн үеэр ч юм уу эрэлттэй бол бид нараас шимтгэлээ илүү өсгөж болно. За веб апп үйлчилгээ үзүүлэгчид өөрсдөө сурчлага төлбөртүүлж болно. Илүү дээр гаргах манайхаас үнэлгээгээр үнэлгээ өндөртэй үйлчилгээ үзүүлэгч нь ихэнд харагддаг тохиргоотой байгаа. Үүнийг магадгүй сурчлага төлбөртүүлсэнгээр сольж болно. За компаниудад зориулсан сар бүрийн үйлчилгээний гэрээ бас байгуулж болно. За тэгээд энэ төсөөлсөн орлого дээрээ бид хэд 12 сарын төлөвлөгөө гаргасан байгаа. За сарын идэвхтэй хэрэглэгчид эхний сар 800, сар бүр 15% өсөлттэй гэж үзээд үйлчилгээ үзүүлэгчид эхний сард 60, сар бүр 10% өсөлттэй гэж үзэхээр нэг үйлчилгээний дундаж үр нь 25,000, нэг үйлчилгээ үзүүлэгчийн сар тогтуулан 35 гэж үзээд системийн шимтгэл нь 10%. За тэгээд тооцоолоод гарахаар хагас жилдээ нийт 12 сараар нь болоод үзвэл нийт жилийн орлого маань 106 сая 12,500 төгрөг болж байгаа. Тэгэхээр зөвхөн энэ тоо бол зөвхөн шимтгэлээс буюу 10%-аас орж ирж байгаа шимтгэл. Тэгээд үүн дээр бид нар нөгөө саяны төрсөн нэмж болох орлогуудаа тооцоод үзээд өсөлтийн хамгаалал гаргавал 1-2 жил ерөөдөө үйлчлэг үзүүлэгчийн тоо нь 3-4 дахин өсдөг. Захиалгын тоо бол 3 дахин өснө. Тэгээд системийн орлого эхний жил бол 100-аас 300 сая төгрөг байвал хоёр дахь жилдээ 400-аас 800 сая хүртэл өсөх боломжтой. За бизнес процессын талаар Сервисавын бизнес процессын захиалах их бизнес процессын талаар нэрээ. За хэрэглэгчдийн талаас ингээд үйлчлэж байна. За аль техникээр үйлчлэгээ сонгоно. За ажлын тайлбар бичих, тэгээ нэмээд зураг авчиргана. Агны оруулах дээр ингээд gateway-ээр орж ирж байна. За энэ дээр нь болохоор хаягаа хянаад сурлаад байршлаа сонгож чинь. За нэмээд болохоор энэ яралтай ажил уу үгүй юу гэдгийг итгэжүүлнэ. За одоо энэ систем талаас ойр байршил өндөр үнэлгээ олон ажил үүсэх дараалал нь харуулна. За gateway орж ирж байна. За жагсаалтаа болохоор үйлчлэг үзүүлэгчийг харах. За тэгээ газрын зураг дээр үйлчлэг үзүүлэгчдийг ингээд харуулна. За энэ ч болохоор өөрөө үйлчлэг үзүүлэгч сонгох юм бол за ингээд гэрээний нөхцөлийг зөвшөөрөх гэдэг шууд дарсан үйлчлэг үзүүлэгчийг сонгоод цааш ингээд үргэлжлүүлж явчихна. Гэрээний нөхцөл зөвшөөрөх хэсэг рүү орж ирж байна. За энэ нь болохоор систем үйлчлэг үзүүлэгч сонгох юм бол нөгөөх нь болохоор яралтай ажил сонгосон бол за 3 хүртэл үйлчлэг үзүүлэгч сонгож хүсэлт хэлгэнэ гэж. За ингээд хүсэлт хэлгээс гэхээр за эхлээд дээрээс нь шууд яриад тусгачээ. Гэрээний нөхцөл зөвшөөрөх рүү ороод за төлбөрөө төлөөд за төлбөр төлсөний дараагаар шууд дараагийн gateway руу орж байна. За календар дээр ажлын хуваар нэмэгдэнэ. Нэг болохоор систем хийж өгч байна. За систем болохоор баталгаажсан захиалгууд гэсэнд захиалгыг нэмнэ. За тэгээ үйлчлэг үзүүлэгч рүү захиалгын мэдээллийг ингээд шууд илгээж байна. За энэ чинь төлбөр төлөгдсөн тохиолдолд баталгаажсан статус руу орно. За тэгээд тэр мэдээ чадлцуулан ингээд чатны сонхон нэгдээд ингээд шууд өөрөө дарж үйлчлэгээ сонгосон үйлчлэг үзүүлэгчийг сонгосон тохиолдолд ингээд хамгийн сүүлд ингээд чат сонхон гарч ирээд ингээд дуусч байна. За энэ ч болохоор яралтай сонгосон тохиолдолд шууд сонгосон үйлчлэг үзүүлэгчнэрөө шууд ингээд мессеж плот өчнө. За энэ ч болохоор шууд мессеж плот ингээд ирж байна. За энэ ч болохоор үйлчлэг үзүүлэгч шууд веб рүү цоо хэсэг очиж байна. За яралтай ажлын өсөлтүүдийг ингээд шууд өөрөө харна. За тэгээд танилцаад ойролцоо радиус бүх юм ингээд рүү ажлыг авах гэж шийдээ. Ажлаас татгалзах юм бол буцаах ингээд мэдээлэл хэлгэн. За ажлыг авах юм бол за авсан гэдэг дахиад өөр мэдээлэл хэлэх юм байна. За ингээд ажлыг авсан тохиол ингээд дуусч байна. За энэ ч болохоор үйлчлэг үзүүлэгчийн дахиад нэг хийх ажил нь одоо өөр төрлийн ажил нь. За хэрэглэгч дахин хэрэглэгээсэн үед за ойролцоо радиусын дахин шалгаж байна. За тэгээд өмнөх яралтай ажлын өсөлттэй танилцаад ажил авахгүй ингээд шийдэж байна. За ажлын захиалга энэ болохоор шууд юу орж иж байна. Энэ чинь шууд ингээд зөвшөөрсөн ажлаа авсан тохиолдолд шууд ажлын захиалга хэсэгт ингээд орж ирж байна. Эсвэл ингээд энэ хэрэглэгчийг сонгож ингээд мэдээлэл хийсэн тохиолдолд энэ чинь ингээд захиалга ажил ингээд орж ирж байна. За захиалга ажил руу оронгууд за календар дээр нэмсэн захиалга ажлаа ингээд хуваарийг ингээд харж болно. За тэгээ баталгаасан жагсаалтуудыг бас харна. За ингээд систем талаас захиалгын хугацаа болохоос 24 болон 6 цагийн өмнө ингээд мэдээлэл төр хүндээлгэн. За мэдээлэл шалгаад хэрэглэгчтэй ч ингээд чатлах цонхно ингээд адилхан нэгдэнэ. За тэгээ нэ хэрэглэгч захиалга үйлчлэг үзүүлэгч хоёр маань ингээд хоёулаа ажиллаа аваад ингээд төвшөлтийн тохиолдолд ингээд хоёулаа ингээд чадчих боломжтой. Одоо ингээд чат дисплеер ингээд ажил маань дамжин. За тэгээд ингээд дуусч байна. За дараагийн бизнес процессын хувьд болохоор хувийн ажлын зарын процесс байгаа. За энэ болохоор шууд хэрэглэгчийн
оруулсан зараас эхэлнэ. За хэрэглэл маань систем тэмдэрж байна. За хувийн зар нийтлэг төвшөө дараад за категори боловсруулалтыг сонгож байна. За тэгээд энэ хэрэглэгч талаас өөрөө шууд гарчиг тайлбар онцгой шаардлагуудаа оруулна. За тэгээд хаягаа оруулна. Үнийн саналаа бичнэ. За нийтлэг төвчөө дарнаа. За ингээд нийтлэг төвч дарсны дараагаар шууд ингээд систем маань ингээд мэдээлэл шууд админ руу илгэн. За админ болохоор хувийн ажлын өсөлтийн жагсаалт руу оронгуудаа хувийн ажлын зарыг нь хянаад татгалзах юм бол яг татгалзсан үнэсээ шууд ингээд мессежээр илгээж байна. За татгалзахгүй хувийн ажлыг нь зөвшөөрөх юм бол за энэ дараагийн gateway руу ороод за тэгээд ажлыг ингээд зөвшөөрсөн гэдэг ингээд мессеж flow илгээдэг. Тэгээд ингээд дуусч байна. За эцнээс ингээд хэрэглэгч талаас ингээд админ зөвшөөрсөн тохиолдолд шууд ингээд татгалзсан болон ингээд зөвшөөрсөн ингээд хоёр төрлийн ингээд мессеж ингээд хүлээн авах боломжтой. За ингээд хүлээн авна. Дайлныг нь хүлээж авлаа. За админ ингээд зөвшөөрсөн тохиолдолд нийтлэл хэсгийн шалгаад за ингээд зөвшөөрсөн байна гэж үзэх юм бол за одоо энэ маань ингээд шууд дараагийн алхам руугаа шилжээд шууд ингээд үйлчлэг үзүүлэгч тал руугаа ирж байна. За ихэс өмнө шууд ингээд мөн админ татгалзсан тохиолдолд за заяагийн засварлаж дахиж нийтлэгч болно. Админ тэрийг дахиж шалгах гэсэн үг. Тэгхгүйгээр за саналтай танилцсан энэ чинь шууд дараагийн орчиж байна. За үйлчлэг үзүүлэгчд маань болохоор за ийм хувийн ажлууданд ингээ харагддаг учраас админ зөвшөөрсний дараагаар хэрэглэгчийн нийслэл хувийн зар маань харагдаж байгаа. За ингээ үйлчлэг үзүүлэлт маань ямар ч эхлээд систем рүүгээ нэвтэрж байна. За ингээд хувийн зарыг ингээ шалгаж байна. За утас мэйлэрээ хувийн ажлын цэцэр рүүг нь орсон. За ойр байршилтай сэгэнд систем шалгаад өгчнө. За тэгээ байршил үйлчлэгийн төрлөөр нь харж байна. Жагсаалтаар нь харж байна. Ажлын зарыг дэлгэрэнгүй нь харж байна. За өөрийн үнийн саналаа болон бусад зүйлсээ одоо бичээд за тэгээд хэрэглэгч рүү ингээ илгэнэ. За хэрэглэгчд очоод мессеж маань эхлээд очино. За тэгээд саналуудтай танилцсан. За тэгээд өөрийн саналаа илгээн. За тэгээд зөвшөөрсөн одоо тэгээд хэрэглэгчийн үйлчлэг үзүүлэгч ингээ явуулсан саналыг зөвшөөрөх юм бол за төлбөр төлөх хэсэг маань гараад ирнэ. За тэгээд төлсөний дараа ингээ баталгаажаад за тэгээд календарт ингээ нэмэгдэнэ. Одоо шууд систем шууд календарт одоо хэзээ ажилтай ингээ таны хүлээн авах ирж үйлчлэг үзүүлэгч ирнэ шүү гэдэг ингээ бүтгээд авна. За зөвшөөрөх татгалзах гэдэг. За тэгээд саналтай ингээ танилцаад тэгээд зөвшөөрж болно, татгалзаж болно. За энэ болгонд ингээд мессеж нь одоо ингээд хэрэглэгч рүү очих нь байна. За дараагийн бизнес процесс маань болохоор төлбөр олголт болон үнэлгээ өгөх процесс байгаа юм байна. За админ болохоор үүсгэсэн талбартай танилцсан. Энэ чинь болохоор өмнөх юм байна. За энэ чинь үйлчлэг үзүүлэгч маань ингээд систем нэвтэрч байна. Хийсэн ажлын өмнөх ба дараагийн зургийг тайлбар өгөх ажлын тайлан дэлгэн. За илгээснийхэн дараа хэрэглэгч түүнийг нь хүлээн авна. За тэгээд тайлантай танилцаад баталгаажуулсан тохиолдолд за баталгаажуулсан эхэл баталгаажуулагаас нь эхэлжээ. Шууд ингээд дуусч байгаа. Баталгаажуугүй тохиолдолд болохоор 24 цагт баталгаажуулах тохиолдолд автоматар баталгаажсан статустай болно. За тэгээд төлбөр рүү шилжиж зөвшөөрөл баталгаажнаа. За баталгаажуулах тохиолдолд шууд төлбөрийг нь өгөхийг зөвшөөрнө гэсэн үг. За үгүйс нь тайлбар бичиж төлбөр шилжүүлэхээс татгалзнаа гэж. За ингэснээр ингээд админ руу ингээд ирээд яг яасан гэсэн ингээд админаар шийдэгдэх юм байна. За үнэлгээ сэтгэл бичих хэсэг маань болохоор ингээд төлбөр баталгаажиж дуусны дараагаар шууд үнэлгээ сэтгэл бичих хэсэг маань ингээд орж ирнэ. За тэгээ үнэлгээ үйлчлэг үзүүлэгчдээ шууд ингээд үнэлгээ нь автоматар нэмэгдчихнэ. За тэгээ энэ мэдээлэл нь шууд за манай үйлчлэг үзүүлэгчд маань шууд ирнэ. За ингээд gateway нэгдэж байна. За тэгээд үүсгэсэн талбартай танилцсан. За одоо ингээд хоёр төрлийн одоо ингээд ер нь бол тэгээд 3 одноос дээш бол тэр нь сайнд орчин. Тэгээд 3 одноос доош бол тэгээд мууд орчиж байгаа. За тэгээд муу үнэлгээ өгсөн тохиолдолд яагаад надад муу үнэлгээ өгч гэдэг тэгээд одоо үйлчлэг үзүүлэгчмен танилцаад за ингээд зөрүүлээ тайлбар бичнэ. Эсвэл шууд за тайлбар бичгөө за би ингэсэн бэ гэж шууд дуусгачих болно. За тайлбар бичсэн тохиолдолд энэ маань дахиад админ дээр очино. За тэгээд сайн үнэлгээ өгсөн тохиолдолд шууд үнэлгээний сэтгэлийг нь хараад тэгээд надад иймэрхүү сэтгэл үлдээж дээ гэдэг ингээд хараад өнгөрөх ёстой. Ер нь бол тэгэх болно. За ингээд админ дээр болохоор ингээд хоёр талаас одоо ингээд маргааны маягт одоо үйлчлэг үзүүлэгч маань өөртөө бол сайн үйлчилсэн гэдэг үйлчлэгийн авахч маань болохоор өөрт нь одоо муу үйлчилсэн гэдэг одоо ингээд хоёр талд ингээд цэцсэн маргаан ингээд ирлээ. За хоёр талаас ингээд одоо ингээд муу үйлчлээ гэдэг ингээд мэдээлэл ингээд админ дээр ингээд ирчихэж байна. За админ болохоор яг ямар үнэлэлтэй гэдгийг хоёр талын сэтгэлээр ингээд танилцсан. За тэгээ ажлын захиалгын мэдээллийг нь харна. За тэгээ ажлын тайланг нь хараад хэрэглэгч үйлчлэг үзүүлэгчийн чатын төвийг нь шалгана. За дөрмийн дагуу маргааныг шийдвэрлээд за тэгээ төлбөрийг нь шилжүүлэх үгүйг нь одоо шийдээ тэгээ админ ингээд үйлдэл маань тусах юм байна. За яаралтай ажлын зарын процесс. За хэрэглэгч маань болохоор мэйл гэсэн дугаараар за системд нэвтэрч байна. За харилцагаас үйлчлэгээ сонгоно. За ажлын талбарт бичиж зураг авсаргана. Зогноогоо оруулчихна. За яаралтай ажил сонголтоо идэвхжүүлнэ.
За хаяг хянаж тасварлал чинь за тэнгуүтээ ингээ ойр байгаагийн систем шиг өөр харуулад өгч чинь. За тэгээд жагсаалтаар үйлчлэг үзүүлэгчүүдэд хараад за өөрөө тэгээд 3 хүртэлх үйлчлэг үзүүлэгчийг сонгоод ингээд шууд мэдээлэл хэлгийнэ гэж. За тэгээд gateway-ээр шилжингүүд энэ болохоор 2 төрлийн сонголттой жагсаалтаар гарч ирсэн үйлчлэг үзүүлэгчээс харж болно. Газрын төвд дээр үйлчлэг үзүүлэгчнээс ингээд харж болно. За үн цаг рейтингээрээ шүүгээд харчихна. За тэгээ 3 хүртэлх үйлчлэг үзүүлэгч рүү ингээд хүсэлт илгээнгүүт үйлчлэг үзүүлэгч рүү ингээд хүсэл маань ингээд дамжаад мессеж ирнэ. За үйлчлэг үзүүлэгч маань ингээд системд нэвтрээд яралт ажлын ингээ хүсэлтийг танилцаад үнийг нь одоо авч болно, татгалзаж болно, авах юм бол шууд авсан гэдэг мессеж чинь харин татгалзах юм бол татгалзлаа гэдэг мессеж одоо хэрэглэгч тал руу очих нь байна. За энэ болохоор тайлбар байна. За ингээ энэчнээс ингээд мессеж ирнэ. За зөвшөөрсөн тохиолдолд болохоор гэрээ нөхцөлийн зөвшөөрөөд төлбөрөө ингээд хийн төлбөрийн тохиолдолд календар дээр хэвлэлийн хувьд нь захиалга нэмэгдэн. За баталгаажуулсан баталгаажсан захиалгуудсан болохоор бас захиалга нэмэгдэн. Энэ болохоор систем талаас чинь за үйлчлэг үзүүлэгч рүү захиалга мэдээллийг хэлгэх нь. За тэгээ баталгаажсан төлөвт ороод за чадлах хэсэг маань нэмэгдэж байна. За зөвшөөрөөгөө татгалзсан тохиолдолд болохоор хүсэлтээ дахин илгээж болно. Энэ угаасаа нэг яаралт төсөлж учраас ингээд дахин илгээгээд одоо хүний ордоолохыг хичээж байна шүү дээ. За тэгээ дахин хүсэлт ирэнгүүт үнийг дахин танилцаад тэгээ авах бол аваад татгалзах бол татгалзаад тэгээд хэрэглэгч тал руу ингээд мессеж болоо очихнэ. За баталгаажуулах их процесс. За хэрэглэгч за бүтгэлийн арга сонгон за утас мэйл ялгуур нь бүртгүүлэхээ сонгон за мэйл сонгосон тохиолдолд мэйлийн нууцыг оруулна. За тэгээд мэйлийн баталгааж verification код одоо OTP мэйл рүү дэлгэгээд за тэгээд дараагийн ялгамж шилжээд за тэгээд код оруулаад баталгаажих нь байна. За утасны дугаар сонгосон тохиолдолд утасны дугаарт нь OTP код авна. За тэгээд дараагийн ялгамж шилжээд OTP код нөө гэдэг илгээх нь байна. За нууцыг тохируулахын хувьд болохоор ажлын зөвшөөрөл авах. За энэ яриад дуусах гэсэн. За үйлчлэл авахчийн хувьд цалинтай танилцсан баталгаажуулалт тохиолдол 3 хоногт баталгаажуулалт автоматар баталгаажуулах статустай болно. За баталгаажуулах шилжүүлэх төлбөр тооцоо энэ. За энэ дээр ирсэн процесс байна. За энэ болохоор өөрөө үйлчлэгээ үзүүлэгчээ сонгоно. За гэрээ нөхцөл зөвшөөрөл төлбөр хийн. За энэ ч гэсэн шаардлагагүй процесс байна. За ер нь бол манай ингээд бизнес процесс сууд маань ингээд дуусчих шиг байна. За баярлалаа. За сервис хаб ER гэхлээрээ за хамгийн эхлээд нь профайлаас эхлэе. За профайл нь болохоор өөрийн гэсэн шууд ID-гаар үүснэ. За тэгээд имэйл, усны дугаар, бүтнээр тэгээд өөрийн зураг бүртгүүл цогногоо ингээд дээрээ хадгална. За энэ тейбл маань болохоор шууд user roles-тэй холбогдно. За энэ хэрэглэгчийн админ хэрэглэгчүү үйлчлэг үзүүлэгч үү үйлчлэг авахч үү гэдэг ингээд 3 төрлөөр ID болгоно. За тэгээд энэ role дээр ID-г хадгална. За дараагийн нь болохоор service providers энэ болохоор шууд user profiles-гээс нь user ID-гаар за энэ хүн үйлчлэг үзүүлэгч юм байна гэж шууд орно. За тэгээд category ID гэж орж ирж байна. Тэгэхээр category ID нь болохоор энэ за category ID гэдэг нь болохоор нөгөө явуулж байгаа үйлчлэгийг нь одоо ингээд шууд категорилоо заагаад өгсөн байгаа. За тасвар үйлчлэгээ, эрүүл мэндийн үйлчлэгээ явуулна гэдэг одоо ингээд яг нэг категорийн дагуу өөрийнхөө баталгаажуулалтаа хийгсний дараа одоо эмч хүн байлаа гэхэд эрүүл мэндийн үйлчлэгээ явуулна гэдэг юм одоо ингээд категориудаас ингээд сонгож аваад за тэрийгээ болохоор шууд ингээд үүсэх боломжгүйгээр шууд сервис провайдер хэсэг дээр ингээд орж ирнэ. За тэгээд өөрийнхөө болохоор бизнесийн нэрийг оруулна. За тэр тайлбар оруулна. За тэгээд өөрийнхөө аватар зургийг оруулна. За тэгээд энэ хүний рейтинг нь болохоор ингээд паспорт хийдэн рейтинг гэдэг нь болохоор үнэлгээ нь одоо үйлчлэгээ үзүүлэгч чиг болохоор энэ хэрэглэгчдэд болохоор үйлчлэг үзүүлснийхэн дараа үнэлдэг. За тэр систем нь орж ирж байна. За нийт review нь байна. За провайдерын төрөл нь байна. За тэгээд баталгаац хэсэг тэгээд бүртгүүл логног ингээд дээр нь хадгалж байна. За энэ болохоор сервис за хэсэгт орж ирнэ. За сервис нь болохоор провайдерын өөрийнх нь одоо үзүүлэх үйлчлэгнийх нь одоо үйлчлэгийг одоо шууд өөрийнхөө үйлчлэг үзүүлэгчийн вебээс шууд нэмдэг үсгдэг. За тэр дээр нь болохоор шууд өөрийнхөө тэр үйлчлэг үзүүлэх үйлчлэгнийхээ гарчгийг нь оруулж өгнө, тайлбар оруулж өгнө. Тэгээд хэдээс хэдэн төгрөгийн хооронд байх үнэ оруулж өгнө. За тэгээд бүртгэгч зогног ингээд хадгалж авч байна. За энэ дээр болохоор захиалга орж ирнэ. Захиалга нь болохоор хэрэглэгч болон үйлчлэг үзүүлэгч хоорондын яг бодит захиалга дээр шууд үүснэ. За энэ хүн болохоор захиалга нь яг ямар төрөл төр явж байгаа статусыг бүртгэж байна.
За хэдэн төгрөг болохыг нь бүртгэж байна. За тэгээд created эдээ одоо хизээ захиалгах хүчний одоо бүртгэж байна. За энэ болохоор chat message нь болохоор conversation ID за юу вэ? Нөгөө дахиалга яг өгсний дараагаар шууд үүсдэг яг дээр нь байдаг чат холбогдох функц хэсэг байна. Энд дээр болохоор шууд order ID нь ороод ирж байна. Тэнгүүд шууд order ID-гаар дамжуулаад нь customer provider хоёр маань хоорондоо холбогдох боломжтой. Тэгээд мессежийн хоорондоо дамжуулдаг. За review хэсэг байна. Энэ нь болохоор ажил дуусны дараагаар үнэлдэг хэсэг. За ингээ order ID яг ажил дуусны дараагаар шууд хэрэглэгч маань шууд provider-ыг одоо 5-аас 5 одноос хэдэн одоо 4 одны үйлчлэг үзүүлсэн. Тэгээд энэ таалагдсан, энэ таалагдаагүй ч гэдэг юм ингээд сэтгэлээ шууд комент хэлбэрээр одоо ингээд хадгалж байна. Үлдээж болно. За дараа нь болохоор job posting гэсгээр job posting хэсэгт нь болохоор хувийн зар буюу үйлчлэг биш хэрэглэгч болохоор шууд өөрийнхөө ингээд хийх ажлыг шууд ингээд шууд зар үсгээд ингээд оруулж болно. За энэ дээр нь болохоор хэрэглэгч өөрийнх нь ID орж ирж байна. Категори ID орж ирнэ. Энэ хамгийн чухал. Категори ID-гаар дамжуулж яг энэ категорийн ID дээр бүртгүүлсэн үйлчлэг үзүүлэгч нарт зөвхөн хувийн зарын дараа нь харагдана гэдэг одоо энэ категори ID-ийн шууд орж ирж байна. Линкээр. За тэгээд хувийн зарын болохоор гарчиг орж ирнэ. За тэгээд яг ямар асуудалтай шууд скрипт хэсэглэрэнгөө оруулж ирнэ. За тэгээд бааж. За тэгээд бүртгүүлсэн яг нийтлэлсэн огноо орж ирж байна. За энэ conversation хэсэгт нь болохоор хэрэглэгч юу хоёрын үйлчлэг үзүүлэгч хоёрын хоорондын холбогдож байгаа хэсэг орж ирж байна. За энэ job queries буюу шууд provider үйлчлэг үзүүлэгч маань шууд хэрэглэгчийн ID-д одоо үнэн санал тавина. Хэдэн төгрөг болж байна гэдгээ тэнгуүтээ энэ мессеж хэсэгт нь болохоор ягаад хэдэн төгрөг болсон гэдгээ одоо тайлбартайгаа ингэ явуулж байгаа. За тэгээд хэрэглэгч талаас одоо энэ үнэн саналыг зөвшөөрсөн хэсэг нь одоо ингэж орж ирнэ. Зөвшөөрүүл шууд ажил шууд авсан provider-д ороод ирнэ. За зөвшөөрөг бол шууд устнаа. За энэ болохоор favorite providers хэсэг орж иж байна. Энэ нь болохоор шууд өөр таалагдсан үйлчлэг үзүүлэгчийн одоо ингээд дээр нь байгаа зүрх icon дээр дараа шууд өөрийн профайлын дуртай хэсэг шууд ингээд нэмдэг хэсэг. За энэ дээр болохоор ингээд шууд favorite тарсан хэрэглэгчийн одоо provider-ууд нь ингээд шууд хэрэглэгчийн яг дуртай гэж цонх хэсэгт нь болохоор шууд provider-ууд ингээд ороод ирнэ. За энэ wallet transaction буюу одоо яг манай сервис хабын бүх гүйлгээд хадгалагдах хэсэг байна. За user хэрэглэгчийн ID орж иж байна, order ID-нууд орж иж байна. За энэ жишээ нь одоо аль гүйлгээс аль зараас ингээд хэдэн төгрөг орж ирж байгааг бүлгэнийг нь хадгална. За тэгээ үүний дүнгууд нь одоо яг ордлого юм уу, зарлага юм уу, яг системийн шимтгэл юм уу гэдэг энэ transaction type нь орж иж байна. Payment method нь болохоор төлбөрийн хэрэгсэл одоо QPay төлсөн юм уу, юугаар төлсөн ингээд төлбөрийн хэрэгслийг нь хадгалж байгаа. За reviews буюу одоо энэ ч болохоор нөгөө ажил дуусны дараагаар өгдөг одоо үнэлгээний хэсэг явж байна. За тэгээд зөвхөн захиалга дуусны дараа үнэлнэ. Тэнгүүтээ хэрэглэгч үйлчлэг үзүүлэгчийг үнэлнэ. За тэгээд рейтинг нь 5-5 одны хооронд үнэлнэ. За тэгээд өөрийн сэтгэлээ бичнэ. За тэгээд бүртгэсэн огноог нь хадгалж байна. За notification хэсэгт нь болохоор мэдээлэл хэсэг л дээ. Энэ бол энэ нөгөө доторх яг чатны хэсэг л явж байгаа шиг байна. Одоо хэрэглэгч ID орж ирж байна. Тэгээд гарчиг. За тэгээд яг гол агуулга нь за тэгээд хас хэсэг гэдэг одоо энэ чатны хэсэг байна. За referral буюу энэ нь болохоор бонус байна. За нөгөө хэрэглэгчд одоо ингээд хэдэн төгрөг үлгээсэн хэдэн төгрөгийн цахилгаан хүсэн хэрэглэгчдээс одоо ингээд бонус хэлэх боломжтой. За иймэрхүү байна. За манай UI маань болохоор нэвтэрч ороход логин хэсэг нь ингэж харагдана. За үйлчлэг үзүүлэгч бол үйлчлэг авахч үйлчлэг үзүүлэгчээр нэвтэрч орох боломжтой. За тэгэл нэг дээр нь дарангууд за ингээд нэвтрэх болон бүртгүүлэх гэсэн хоёр цонхоттойгоор одоо нэвтрэх бол ингээд имэйл нөхцөлийг хийгээд нэвтэрч орно. За ингээд нэвтэрсний дараагаар эхний хэлжинд home цонх маань ингэж харагдана. Service hub тэгээд ингээд үйлчлэгнүүд үйлчлэг үзүүлэгчд болон өөрийнхөө захиалгуудыг ингээд харах юм хэсэгтэй. Төвчтэй. За тэгээд үйлчлэгийн ангиллуудаа ингээд хартж байна. Тэгээд үйлчлэгнүүд нь эхний зүгээр home хуудсан дээр онцлог үйлчлэгнүүд нь ингэж харагдана. Тэгээд үйлчлэг үзүүлэгч нь ингэж харагдана. Тэгээд хамтарч байгуулах гэсэн нүүр хуудастай. За үйлчлэгээ хайх буюу яг өөрийн хайж байгаа үйлчлэгийг одоо олох үзэх хэсэг нь болохоор үйлчлэгээ хайх хэсэг байна. Үйлчлэгнүүд дээр дарангуй шууд гараад ирнэ. За одоо харагдаж байгаа үйлчлэгнүүдээс эхний үйлчлэгээ төрхийг сантехник тэгээд дээр нь болохоор сантехникчийнхэндээ дундаж үнэ тэгээд хэр хугацаанд хийх гүйцэтгэлээ хугацаа тэгээд байршил яг хаана голтолж
хийх одоо энэ цан техникчийн хувьд бол Улаанбаатар хотын байгууллагад үүрэгт хийнэ. Тэгээ энэ хүний үнэлгээ нэхэд нийт 234 хүнээс 4.8 гэсэн үнэлгээтэй байна гэдгээр одоо ингээд хамгийн ихэнд нь ингээд гарч иж байна. За эндээсээ тэгээд шууд үйлчлэг үзүүлэгчээ сонгоод явах боломжтой. За энэ ч болохоор фильтр харагдаж байна. За засвар үйлчлэгээний хувьд гэрийн сан техникийн засвар болон цахилгааны засвар гэсэн ингээд хоёр засвар үйлчлэг одоо ингээд хөшүүртүүд төр дарангуй шууд гарч ирж байна. За аль нэг дээр нь одоо сонгоод жишээ нь дээр сан техникчийг ингээд сонгосон байна. Сонгонгууд сан техникчийн өөрх нь ингээд ажлын зургнууд за тэгээд ингээд дэлгэрэнгүй мэдээллүүд тэгээд ингээд захиалах гэсэн юм төвшин харагдаж байна. За захиалах төвшин дээр дарангууд захиалгын өгөгчийг бүх одоо мэдээллийг авна. Тэгээд жишээлбэл төлбөрийг сонгоод за тэгээд захиалах байх нэ. За захиалсны дараагаар амжилттай илгээдлээ гэсэн юм хэсэг гарч ирнэ. За үйлчлэг үзүүлэгчийн хувьд болохоор ингэж харагдаж байна. Бүх үйлчлэг үзүүлэгчдэр дарангууд за аль нэг дээр нь дараад одоо тэр хүнийхээ профайлыг үзэхэд энэ хүнтэй шууд одоо энэ хүний шууд дэлгэрэнгүй мэдээлэл нь гарч иж байна. За энэ үйлчлэг үзүүлэгч маань сан техникчин байна. Засвар үйлчлэгийн ангилалд орж байгаа юм байна. Тэр нь Болдбаатар гэдэг хүн юм байна. За Улаанбаатарын бүх дүүргүүдэд үйлчлэг үзүүлдэг юм байна. Нийт 362 ажил хийсэн. За 20 минут ойролцоогоор ажиллаа гүйцэтгэдэг гэсэн ийм зүйлүүд нь харагдж байна. Энэ хүний танилцуулга. За тэгээд энэ толбогдох мэдээллүүд нь гарч иж байна. Энэ хүний захиалах бол захиалах төвчлөөр дараад захиалах боломжтой. За энэ дараагийн хэсэгт нь болохоор ажлын зураг нь харагдаж байна. Энэ өөрийнхөө хийсэн гүйцэтгэлийн ажлын зургуудыг өөрийнхөө төлбөрт нэмээд явах боломжтой. За энэ болохоор сэтгэл хэсэг нь харагдаж байна. Сүүлд үйлчлэг үзүүлэгч одоо хүнийх нь он сар болон сэтгэл нь тэгээд хэдэн тэр хүнээс хэдэн од авсан дүнлэг нь харагдана. За энэ хүнтэй шууд чатаар шууд сайт дотор ингэ чатлах боломжтой. Дээр нь дарангууд ингэ автоматар техникийн ээлжинд автомат хариулт хариулаад араас нь өөрийнхөө чатыг тэгээд энэ хүн ингээд хариулаад ингэ хоорондоо шууд контакт үүсгэх боломжтой. За захиалга үүсгэхдээ шууд дээр нь захиалга дээр нь дарангууд ингээд хаяг болон огноогоо тэгээд ингээд яг ямар ажил хийлгэх тэгээд зурагтайгаа явуулаад нөгөө нь батгажуулснаар энэ үйлчлэгийг авах боломжтой болно. За тэгээд ингээд захиалга амжилттай гэсэн тэгээд захиалсан тохиолдолд захиалга амжилттай гэсэн мэрийг л харагдаж байна. За миний захиалгууд их хэсэг нэг иймэрхүү харагдаж байна. За энэ бүгд хийгдэж буй дууссан туслагдсан гэдэг одоо ингээд бүх ажлуудыг харах боломжтой. За энэ ч болохоор нийт захиалгууд хэсэгт одоо ингээд нийт захиалга нь одоо ингэж харагдаж байна. За хийгдэж буй болон дууссан туслагдсан гэдэг нь одоо энэ ингээд ангилагдаад орчино. Туслагдсан гэдэг. За тэгээд гэрийн сан техникчийн засварын хувьд ингээд 45000 гээд дууссан байна. Одоо тэгээд яг дууссан одоо ажиллаа хийгээд дууссан тохиолдолд үнэлэх төвшин гарч ирж байгаа. За одоо энэ дараагийн ажлууд нь засварын үйлчлэг гэх мэт одоо хийгдэж буй төлөвлөлт явж байна. Энэ болохоор цэвэрлэгээний үйлчлэгүүд захиалсан гэдэг одоо ингээд туслахын категориудад ороо явсан байна. За ингээд захиалсан ажлын дэлгэрэнгүй одоо ингээд харах боломжтой. За энэ дугаар имэйл гэх мэт одоо ингээд дэлгэрэнгүй нь харагдаж байна. За хитвч хэсэг нэг иймэрхүү за өөрийн профайл хэсэг нэг иймэрхүү нэр имэйл утасны дугаар гэдэг ингээд бүгдийг өөрөө харуулах боломжтой. За одоо энэ админ талын хэсэг харагдаж байна. За админы нэвтрэх хэсэг энэ зөвхөн админ хэрэгтэй хэрэглэгчл нэвтрэн. За ингээд нэвтрэж орсны дараагаар админ дашборд маань ийм бүтцтэй харагдаж байна. За одоо яг систем дээр нийт хэд хэрэглэгч байна, үйлчлэг үзүүлэгч нь хэд байна, нийт захиалга нь хэд болсон, тэгээд манай сервис хабын нийт орлого хэд байна гэх мэт мэдээлэлүүд харагдана. За энэ болохоор хэрэглэгч гэдэг категори юун дээр дарснаар төвчнөр дарснаар дотор нөгөө хэрэглэгчтэй ингээд харах боломжтой. Үйлчлэг үзүүлэгч хэрэглэгч админ гэснээр ингээд шүүгээд харах боломжтой байгаа. За тэгээд ингээд үйлдэлүүд нь энэ хэрэглэгчийн дэлгэрэнгүй харж болно, мэдээллийн засч болно. Тэгээд энэ хэрэглэгчийг системээс устгаж болно. За дараагийн хэсэгт нь болохоор үйлчлэг үзүүлэгчид хэсэг орж ирж байна. За үйлчлэг үзүүлэгчдэр дарангууд админ талд нь болохоор ингээд үйлчлэг үзүүлэгч нар нь харагдана. За энэ хүний бизнесийн нэр нь ангиллан төрлөн за энэ хүн ямар үнэлгээтэй байгаа юм байна. Тэгээд төлөвийг нь харж болно. За тэгээд бүртгүүлс огноо хамт харагдаж байна. За үйлдэл дээр болохоор админ талаас хийх боломжтой үйлдэл нь админ энэ хэрэглэгчийн дэлгэрэнгүй харж болно. Хэрэглэгчийн мэдээллийг засна. За тэгээд системээс устгаж болно. За ангиллал хэсэг харагдаж байна. Одоо энэ категориудын дагуу үйлчлэг үзүүлэгчд маань шинээр бүртгүүлэх боломжтой. За энэ ч болохоор одоогоор манайд нийт үйлчлэгчнүүд байна. За ингээд нөгөө үйлчлэг үзүүлэгчд маань өөрсдөө ингээд үйлчлэгээ сонгож тавьдаг. За тэгээд тэд нар ингээд одоо орсон байгаа нэг байна. За энэ болохоор админ дашборд админ руу ингээд шийдвэрлэх гэж илгээгдсэн маргаанууд байна. За ингээд админ болохоор ингээд шийдсэн тохиолдолд шийдэгдсэн болж байна. За хинаад одоо ямар асуудал үүссэн гэж хянаж байгаа тохиолдол хянагдаж байна. За одоо энэ чинь шийдэгдсэн бас харагдаж байна. Хүлээгдэж буй болохоор админ харж хэмжээгүй байгаа гэх мэт ингээд маргааны
өнгөцтэй. За нэмээд гүйлгээнүүд байгаа хувийн заруудыг харах боломжтой. Бидний тэгээ тайлан хэсгийг бас бүтэн харах боломжтой. Тэгээд шинээр дахин админ үүсгэх тохиолдол ингээд харах боломжтой гэдэг ингээд юу юм маань одоохондоо юм байна. Тэгээд сайт дээр илүү дэлгэрэнгүй бүр ажиллагаатай хийсэн байгаа. За хэрэгжлийн хувьд болохоор ерөнхийдөө өмнөх төлөвлөсөн бүх эдгээр онцлогуудаа ерөнхийд нь бүгднийг хийсэн. Гэхдээ энэ 5 буюу одоо төлбөр болон escrow хамгаалалт дээр чадаагүй. Ягаад гэвэл одоо нэгтгэж болохоор escrow хийхэд бол ямар нэгэн өөр гуравдагч банк эсвэл дотоод байгууллагын ямар нэгэн данс асуудлууд байсан учраас үгүй хувьд яг escrow-ыг хэрэгжүүл. За тэгээд өөр болохоор бусад ерөнхий бүгдийн болсон урагдсан юмнууд бол дуртай үйлчлэгч хадгалж болдог. За манайх болохоор дуудлагын үйлчлэгээ зурлагдсан гэсэн байгаа. За энэ болохоор яг хэрэглэгч, үйлчлэгээ үзүүлэгч, админ гэсэн гураас бүрдэж байгаа. За хэрэглэгчийн хувьд болохоор тэгээд нэвтрүүлэг бүртгүүлээд болсон байгаа. За хэрэглэгчийн бүртгэл дээр болохоор утас имэйл тэгээд мэрэгжлийн хорхоо за энэ авсуулсан харагдаж байна. За тэгээд мөн хэд болохоор мэдээж хэвчээ зэмлэх хэрэгтэй. За өмнө хийжсэн хэвчээ хамт бүхнүүд байна. За тэгээд хэвчээ зэмлэх зүйлээ за 100 мянгаас зэмлээд за одоо 100 мянгаар нэгдсэн байгаа. За хэрэглэгчийн нүүр хуцмал болохоор шууд үйлчлэгээ хайх боломжтойгоор гарч ирж байгаа гэсэн үг. Шууд энэ дээр бичээд хайх боломжтой үйлчлэгийн ангиллал за онцлог үйлчлэгээ за үйлчлэгээ үзүүлэгчдийг яг цайлгаа аваад дараагаар нь яг үнэлгээ хөтөлбөрс дээр яг харднаа гэсэн үг. За техникийн хувьд юм. За үйлчлэгээнүүдээс нь харах юм бол яг за ингэ төвлөрд яцсан байгаа. За ямар төлөв явах хэсгийг шийдэн. За би нэг зүйлээ дудлаа гэж бод. За гэр зэрлэг үйлчлэгээ. За хэрэглэгчийн хувьд одоо цайлга хийж үзүүлээ. За хэрэглэгч болохоор за би чекээс угаалгыг харьцуулаа гэж бодоод хэс үйлчлэг үзүүлэгч маань нэг оруулаа цагаа оруулаа дааш тайгаруулсан байгаа гэсэн үг. За энэ дээрээс нь болохоор одоо манайх болохоор яг энэс энэний хооронд гээд интервал зааж байгаа. Тэгээд яг одоо үнийг тохиолдсон гэсэн үг. За тэгээд за энэ дээр болохоор үйлчлэг үзүүлэгчийн тайлбар үйлчлэг үзүүлэгч нь яг амархан үнэлгээтэй мөнгө профайл гэдэг өмнө хийсэн саалцсан юм үнэлгээсэн юмуд нь харна гэсэн үг. За энэ үйлчлэгийг захиалах юм бол за би их бүртгэсэн байгаа учраас үнийг орно харагдаж байгаа. За би энэ дээр шинэ дугаар чигсэн бас өгч болно гэсэн үг. За тэгээд башлаа бичээд за ингэ бичээд за энэ бас башлын яг харагдаж байгаа. За би 13-ны өдөр 6 таваар цагаалаад за манайх нэг иймэрхүү яг цэвэрлэн. За тэгээд шаардлагатай бол яг 6 авсаж өгнө. За тэгээд урьдчилгааны форвард хэвчнээс насгаад за цагаалж байгаа гэсэн үг. За тэгээд энэ форвард нэг захиалга руу очоод за тэгээд өмнө хийсэн захиалгууд байгаа гэсэн үг. За одоо сая сонгосон захиалга болохоор яг энийг бичээд за тэгэнгүүтээ дах юм бол яг одоо жишээ нь одоо гүйцэтгэлийг үзүүлсэн харагдсан. Тэгээд ихлэ захиалсан баталгаажуулсан. Төлөвлөлт процесс баталгаажуулж бичиж байгаа гэсэн үг. За цайлах гэдэг юм хүү. За тэгээд хийгдэггүй ажлууд ус ажлууд цацсан гэдэг байгаа. За үйлчлэгээний төлөөс гадна яг үйлчлэгээ үзүүлэгчээр нь бас цайл болох боломжтой байгаа. За хүн дээр болохоор профайлын яг үйлчлэгээ үзүүлэгч хаа профайлыг харж болно гэсэн үг. За ийм ажлын байртаа ингэж уцаас цацуулаад танилцуулаа. За ажлын төлөв туршлага. Тэгээд ямар хөө үйлчлэгээ үзүүлэх одоо чинь энэ дээр бас баа тэгээд энэ дээр шаргал барьж байгаа гэдэг яаж байгаа. Цагийн байрыг бас яг харах боломжтой байгаа. За хоёр дахь нь болохоор яг бас яралтайгаар хувийн хэрэглэгч болохоор хувийн ажлын зар үүсгэх боломжтой. За би нэг гоо сайхан зөвлөгөөний үйлчлэгийг аваад за ийм юугаар зөвлөлөх цагаа гэд за ингэ юугаас сонгож өгөөд цаалан харгалах зүйлч гэдэг юм уу тий бичиж болно гэсэн үг. За мөн одоо авнагаас сонгоод за Улаанбаатар хотын Скватордург за тэгээд дэлгэнгүй аяга бичиж өгөөд за тэгээд цагаан хэлээд оруулж болно гэсэн үг. 7.5 зөвлөлтөс зөвлөх тэгээд мөн дараад мэдлэг дээрээ дарах бол хувийн ажлын зар усч байгаа гэсэн үг. Гомдол мэдүүлэх хэсгийг хэрэглэгчийн өмнөөс харуулж үзье. За энэ дээр болохоор за би саяны цахилгааны ямар нэгэн байдлаар гомдолтой байдаг ч юм уу тийм бол яг гомдол гарч байгаа гэсэн үг. За тэгээд үйлчлэгээ төлөвлөгийн асуудалтай цагийн асуудалтай ч юм уу цагтаа хэрэггүй гэдэг ингээд тайлбармаа бичээд за тэгээд энэ нь болохоор 24 цагийн дотор шийдвэрлэх гэж байгаа. За тэгээд гомдол илгээгээд за тэгээд админ эхлээд гомдол нь болохоор шууд хэрэглэгч рүү очихгүйгээр яг эхлээд админ руу маргаан гэсэн хэсэгт орж ирж байгаа. За жишээ нь одоо яг хэвс сүрлийг одоо сая нээсэн юу байна. За энэ дээр болохоор яг төлбөрийг одоо яг хэмж байна гэсэн төлөв за хугацаархад байж юм тий. Тэгээд хадгалах дараад за тийм бол яг хэрэглэгчдэр болохоор яг мэдээлэл очиж байгаа гэсэн үг. Таны гомдлыг яг шалгаж байна гэдэг. За одоо админ талаас болохоор яг шийдвэрлсэн лөө энийг болохоор за шийдэгдсэн хаагдсан гэдэг төлөвт оруулаад за одоо энэ дээр болохоор яг өмнө өөрчлөлтөд за тэгээд үйлчлэгээ үзүүлэгчээр төлөвлөлтийг за үйлчлэгээ үзүүлэгч болохоор үйлчлэгийн интерфейстэй ороод за бүртгүүлэх гэж даахаар болохоор ресторийн дугаар гэдэг яагаад админаар баталгаажуулж хийж орж байгаа. За тэгээд одоо энэ төвд нэвтэрсэн хэрэглэгчээр харагдаж байна. За тэгээд одоо харах юм бол яг нийт ажил үйлчлэгээ үзүүлэлт тооны дарлага дундаж үнэлгээгээд тас харах боломжтой байгаа. Үйлчлэгээ нэмэх боломжтой гэдэг нь болохоор яг би хэдэн төрлийн үйлчлэгээ хийдэг хүн байж бас болох учраас тэгээд тэдний дөрөв орнд байх юм, юу байх юм гээд зааж өгч байгаа гэсэн үг. За тэгээд энэ дээр болохоор яг мэдээлэл бас яг засч болно гэсэн үг. За тэгээд мессеж дээр харах юм бол
Цайлах захиалсан ажилчнтайгаа нөгөө ингээд цайлах захиалсан дараа үйлчлэх боломжтой хувийн ажлын зар авах бас байж болно гэсэн үг. Одоо ажлын зар байхгүй. Ажлын захиалчдаас нь болохоор за бидний өдөр за одоо жишээ нь 11 12 13 болохоор яг цонх зөвлөлн, юу зөвлөлн гэдэг ажлын зарууд байна. За мөн ажил хийж хийж байгаа гэдэг байгаа. За маргаан оноос бас яг хийж болно. За тэгээд өөр юу авах болно. За администрийг тайлбарлая. За админ нь болохоор дараагийн зөвлөгчтэй 3 жил зөвлөлттэй нийтийн захиалгыг хангалттай том мэдээлэл байгаа. За тайлбарлах руу орох юм бол яг нийтийн захиалга байгаа, хэдэн өмнөх үйлс байгаа, бизнес байгаа, захиалгын статус, өдрийн захиалга гэдэг яг статус дашбордыг авч болно гэсэн үг. За хувийн ажлын статус нь яг ямар байгаа, нийтийн зөвлөлт байгаа. Тэгээд мөн категориуд нь хэд байгаа, гоо сайхан юу гэдэг категориуд орлоо. Хэрэглэгчдэр байгаа гэсэн үг. Эд хэрэглэгч, үйлчлэл үзүүлэгч, бас мөн тренд гэдэг яг хаш болоо гэсэн үг. За маргаан нь болохоор яг хэдэн хувьтай байгаа, нийт манай тусгал хэдэн хувийн цалин байгаа, хэдэн нь болохоор яг ямар хуучлаас болоод байгаа гэдэг байдлаар байгаа. За тэгээд хэрэглэгчд гэж харах юм бол хэрэглэгчийн болохоор яг өнөө байгаа гэсэн. За тусын хэрэглэгч нар, юу хэрэглэгч нар гэдэг байгаа гэсэн. Хэрэглэгчний хамт дэлхийг харж болно гэсэн. За энэ хүн үйлчлэл үзүүлэгч хамт дэлхийг харж болно гэсэн. За эндээс болохоор үйлчлэл үзүүлэгч байгаа өнөөдийг ингээд яг салж болно гэсэн. За энэ хэрэглэгчийн хувьд яг за ямар нэг асуудал юм бол татгалцсан төлөв ингээд оруулах юм бол татгалцсан төлөв оруулж байгаа устгах харах бас байж болж байгаа гэсэн. За тэгээд англи дээр болохоор манайх болохоор англи болохоор өөртөө гаргаж өгдөг гэсэн үг. За ямар англи байх юм юу байх ингээд иймэрхүү нэмж болно гэсэн үг. Админ талаас нь гэсэн үг. За захиалгууд нь болохоор яг хуу байх юм юу байх гэдгийг харуулж байгаа гэсэн үг. За хувийн ажлын зар ямар зар байгаа гэдэг юмуд байгаа гэсэн үг. За нэг юм хувийн ажлын зар байна зөвшөөрчлөө. За маргаан гүйлгээ эндээс дахиад яг админ. За тэгээ эцэст нь өгөмж хэлэхэд энэ бүхний дараа болохоор багаар ажиллах болон хоорондоо үзэл бодол санаагаа хэлцэж сурсан. Тэгээ энэ маань илүү их сайжирсан. Дээрээс нь одоо системийн төлөвлөгөө ажлаа ямар арга барилаар хийх үү, хэрхэн хуваарлах уу, бизнес процесс руу ер нь системийн шинжилгээ, одоо системийн төлөвлөгөөд хэр чухал вэ? Дээрээс нь одоо тухайн системийнхаа одоо бүтээхэд ямар шинжилгээ яаж хийвэл зүгээр юм бэ гэдгийг суралцсан. Дээрээс нь одоо үйлчлэлтэд нь туршлага буюу одоо TypeScript, Supabase, React.js дээр ажилласан учраас эдгээр хэлнүүдийн чадварыг нэмэгдүүлсэн. Тэгээд сүүлд нь тестл дээр болохоор одоо хийсэн системээ тестлээд одоо эндээс нь цаашаа юу хийх вэ, яах вэ гэдгийг олж мэдээд сайжруулад явсан. За тэгээд эдгээр чадварууд дээр илүү их одоо сурч мэдээд туршлага хөндлөлт хийж чадлаа.